Сайн бацхан хүүхдүүдээ өнөөдрийн монгол хэлний хичээл дээр онцгон өгүүлэлэг уншиж утгыг ярилцсан тусгал ажиллана. Өглөө. Хулангой охин ойж хийсэн өмбөөхөө ойлдож хийсэн шомбоо хойноос гарч өдөр гурвалжин шөнө дөрвөлжнөө татаад гэрийн гадаа гидэн годонг би үгээр явъя. Чи түгээр яв. Билүүтийн голд уулзад уяв. Тэгээд хажууд хар твшээрээ өглөөний анир сонордон армаг тармаг модны цаанах алаг мортой эргүүлээрээ ийш тийш хараачилсанд алаг булга дахтай алтан уурга чирээстэй нисэн ирж зам дээр зандан аяг дээр суугаад шагширлаа. Энэ лав хин нэгний хилд улгах гэж байгаа хэрэг гэж бодоод харвал суумал бурхан гүмэл ширээ ирж явна. Хон дуутай онлоо дээрээ дэгээтэй бургах нь явлын хүн бололтой. Хулангой охин ойж хийсэн өмбөөхөө ойлдож хийсэн шомбоохынийхээ эгчдүү энэ жацуухныг татаж оров. За өгүүлгийг багш нь уншлаа. Та нар юу ойлгосон бэ хүүхдүүдээ? Энэ өгүүлэг нь бусад бидний мэдэх өгүүлгээс юугаараа онцлог шинжтэй байна вэ? За гэр бүлийнхэнтэйгээ ярилцаарай. Онцгон өгүүлгийг уншаад юу болохыг эргцүүлэн бодож зураглал хийгээрэй. Юу болохыг төсөөлөн бодсноо гэрийнхэнтэйгээ ярилцаад онцгыг таагаарай. Бид онцгон өгүүлгээ ойлгохын тулд онцгой бүрийн утгыг мэдэх ёстой. За тийм учраас онцгой таацгаая. Ойж хийсэн өмбөөхөө ойлдож хийсэн шомбоохоо гэж юг хэлсэн бэ? Гэрийг хэлдэг бахна. Өдөр гурвалжин шөнө дөрвөлжин тэр юу вэ? Эгчдүү энэ жацуухан гэж юу вэ? Би үгээр явъя, чи түгээр яв. Билүүтийн голд уулзъя гэж юг хэлсэн бэ? Гэрийн гадаа гидэн годон тэр юу вэ? За дараагийн өсөг. Алаг булга дахтай алтан уурга чирээстэй тэр юу вэ? Хажууд хар твшээрээ тэр юу вэ? Хон дуутай онлоо дээрээ дэгээтэй тэр юу вэ? Армаг тармаг модны цаанах алаг мортой эргүүл тэр юу вэ? Суумал бурхан гүмэл ширээ тэр юу вэ? За бид бүх онцгыг мэдлээ. Одоо өгүүлгээ зөв болгож уншаарай. Өглөө. Хулангой охин гэрээс гарч өрхөө татаад өрхний оосрыг гэрийн бүслүүрт уяв. Тэгээд чихээрээ өглөөний анир сонордон нүдэрээ ийш тийш хараачилсанд алаг шаазгаа нисэн ирж өхрийн аргал дээр суугаад шагширлаа. Энэ лав хэн нэгний хилд улгах гэж байгаа хэрэг гэж бодоод харвал мортой хүн ирж явна. Нохой боргох нь явлынх бололтой. Хулангой охин гэрийнхээ хаалгыг татаж оров. За өгүүлгээ ажиглаарай. Багш нь онцгийг таасан үгээр нь өнг ялган бичсэн байна. За өгүүлгээ одоо уншихад утгыг ойлгосон байхаа. Дасгал ажлыг ихээс онцолсон үгийн балархай гişгийн үүргийг тэмдэглэж дүрмийг хэлэлцээрэй. Эдгээр үгийн балархай гişгийг хэлэлцээд дүрмийг нь тэмдэглэн бичээрэй.
Дасгал 2 хэл зүгийн утгыг тайлбарлаарай. Чихний чимэг гэдэг маань сонсоход сайхан гэсэн утгатай хэл зүг байх нь. Тэгвэл аюуш гоонд ирсэн суумал бурхан гүмэл ширээ чихэнд чимэгтэй яриа өрнүүлв гэдэг маань сонсоход сайхан мэдээ ярьсан гэсэн утгатай өгүүлбэр байх нэ. За чихээ дэлдэлэх гэдэг нь хэрэг дурлах, тэдний яриаг чихээ дэлдэлгэн сонсох гэсэн утгатай хэл зүг байх нь. Харин чих дэлсэх гэдэг хэл зүг нь сонсдох, дуулдах гэсэн утгатай байна. Жишээ нь удахгүй дүүгийн төрсөн өдөр болох мэдээ чих дэлсэж охин тэс ядан хүлээн гэдэг өгүүлбэрт чих дэлсэж гэдэг үг нь бусдаас сонсох гэсэн утгатай хэл зүг байх нэ. Тэс ядан гэдэг үг нь ямар утгатай вэ хүүхдүүд ээ? За утгыг тайлаарай. Гэртээ сураг бичгийн 136 дугаар хуудас бүдүүн хүн бүсээ бүсэлж чадахгүй онцгон өгүүлгийг тааж бичээрэй. Өглөө ихийн унсхийг тогтоогоорой. Өглөө ихээ зөв бичсэн ихээ дэвтэртээ цэвэр сайхан хуулан бичээрэй. Хичээлдээ анхааралтай оролцсон хүүхдүүдэд баярлалаа.